За сайн байцгаана уу аврагуудаа энэ өчигчийн мэндийг хүргэе. Өчигдрийн даалгавар хүмүүс нэлээд таалагдчихлоо. Хүмүүс маань маш идэвхтэй сайн үйлсийн аянаа хийж, зарим хүмүүс нь гудамжинд бас бусд хүмүүст сайхан халуун аарц өгж байгаа харагдсан. За нэг гишүүн маань бүр сургуулийнхаа шалыг угааж байгаа харагдсан тийм ээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өөрсдийнхээ хийсэн одоо сайн үйлсүүдийг групптэй бас хийж байгаа гэж та бүхэнд уриалах байна. За маргаашийн даалгаврыг өгөхөд бэлэн болоод байна. Маргааш бол мэдээж өглөөний дэглэм 6 оноо хэвээрээ. Өөртөө үгүй гэж хэлэх 6 оноо маань хэвээрээ байж байгаа. За маргаашийн даалгавар зарим нэг хүмүүст бол нэлээдгүй хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ энэ даалгаврыг та бүхэн заавал хийж Facebook групптэй заавал байршуулаарай гэж би та бүхнийг уриалах гэдэг. Энэ бол миний нэг өдөр гэдэг видео бичлэгийг хийх хэрэгтэй байгаа. За видео бичлэгийг бол зарим хүмүүс маань давуу талаа ашиглаад тусдаа хийгдсэн видеонуудыг эвлүүлээд видео бичлэг хийж болно. Зарим хүмүүс маань өдөр дуусныхаа дараа даалгаврыг оруулахын өмнө сайхан өөрөө одоо өнөөдрийн ажил маань ингэж өрнөлөө. Өнөөдөр би босоод инглээд сайхан одоо дүгнэлт маягаар ярилцлага хийгээд бас одоо групптэй байршуулж болно. Гэхдээ та бүхэн энэ даалгаварт бол нэлээдгүй бүтээл чанарыг та бүхнээс хүсэж байна. За ингээд энэ даалгавар бол та бүхэнд бас оноогоо дээшлүүлэх нэг том боломжийг олгож байгаа. Учир нь гэвэл энэ даалгавар маань дангаараа 30 оноотой энэ даалгавар байж байгаа. За тэгээд хамтрагчтайгаа холбогдох 1 оноо, оройн дүгнэлттэй бичих 1 оноо. Нийтдээ та маргааш 44 оноогоор өөрийнхөө онооны багцыг нэмэгдүүлэх боломжтой болж байна. За ингээд маргаашийн даалгаварт амжилт хүсье. Аврагуудаа би та бүхэнд зориулаад бас видео эвлүүлдэг бяцхан видео програмын талаар хичээлийг оруулах болно. За ингээд маргааш уулзцгаая.